Hi. Намайг Бэлгээ гэдэг. Миний YouTube-д тавтай морил. За өнөөдөр Super Bowl halftime show-н дээр review хийн. Тэгээд за Las Vegas-ийн Allegiant гэдэг стадиумд болсон юм лээ. Тэгээд болгоны 2 сард ингэ болдог. Тэгээд Super Bowl гэдэг нь болох юм бол Америкийн за үндэсний хөл бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн дэлхийн бүр ингээд алдартай супер одууд тоглолтоо байдаг. За тоглолтын дунд нь ердөө ингээд 13 минут байдаг гэж байгаа. Тэгээд тэр хооронд ямар гайхалтай үзүүлбэрүүдийг ингээд үзүүлдэг билээ те дуучид. Ийм хүмүүс ингээд тоглолтоо хийжсэн. Тэгвэл энэ удаагийн тоглолтын гол эзэн нь Usher байсан. Apple Music хамтраад дуртай удаага тоглолтоо хийж байгаа юм лээ. Ингээд Usher-ийн бичлэгийг үзсэн байхгүй юу? Уг нь ингээд Usher-ийн бичлэгэн дээр реакшн хий гэж бодож байсан байхгүй анх. Тэгсэн чинь би ингээд твчиж чадахгүй бүр за Super Bowl боллоогүй юу? Тэтгэвд ороогүй юу үзсэн. Метрон дотор явж байгаад тэгээд ингээд амар том дээр нь тавиулсан чинь бүр тэр 13 минут ямар үнэтэй, үн цэнтэй тэгээд дээрэс нь тэр хүний цусыг хөөргөж ингэж гой байж чадсан тийм тоглолт бай. Ашиг ингээ мэдгүй юм байхгүй те. Ер нь 2000 оны R&B-ийн одоо хаан гэхэд бол хэлсдгээр бүхэн. Сүүлийн үед ингээ Ашрын нэрийг сонсоход явж байгаа хэцүү болсон. Тэгээд ингээд мэдгүй хүн байх юм бол за Justin Bieber бүгдөө мэдэн те. Тэгвэл Justin Bieber-т бага байхдаа тэгээ би ингээ Ашр шиг R&B дуучин болохыг хүсэж байна гэд тэр хүнд тийм их нөлөө үзүүлэх хэмжээний одоо дуучин ингэж хэлж болохоор бичлэг ингээд дүнгиж эхэлсэн чинь нэг тийм юм карнавал фестивал ч юм шиг тэгсэн мөртлөө цирк ч юм шиг бүр цаанаас нь ингээд Ашр юм цагаан өнгөрөг өмсөөл гараад ирсэн. Вау. Дуулаад тэгэл Ашр ингээд ямар хэр сайн бүжигчин бэ гэдгээ бас үзүүлж байгаа байхгүй юу? Ингээд бүжгээ ингээд бүжиглээ л дээ. Энд тэнд ингээд акробат эргээл тэгснээ ингээд дуулаад амар их сэтгэл хөдлөсөн. Ингээд Ашрын хоолой бүр дэлхийн аргагүй тийм одоо гоё эсэн. Талаад тоглолтын 2 дугаар хэсгээс Alicia Keys өөрийнхөө одоо төгөлдөр уран дээрээ Some People гэдэг дуугаа дуулсан. Гэтэ одоо биднэрт хурж ирж байгаа нь жоохон ингээд фильтртэй хурж ирсэн юм блэ. Some people want it all but I don't. Usher, Alicia Keys хоёр ингээ My Boo гэдэг дуугаар төрч дуулаад тэр хоёр ингээл хамт дуулж байгаа л Usher ингээл Alicia Keys-ийг амар хойноос нь ингээ тэрвж мөврөл. Миний хувьд ингээд за түрүү жил Rihanna ингээл амар уурлан хувцастай. Тэгэл ингээл өөрийгөө ингээд хоёр дахь удаа жирэмсэн гэдгээ ингээл олон нийтэд харуулаад юм өмсөн хувцсан юм улаан байсан шүү дээ. Alicia Keys адилхан тийм юм одоо улаан хувцас. Яагаад улаан хувцас сонгосныг нь үнэхээр мэдэхгүй. Өөр одоо зөндөөлөлтэй ингээл гоё хувц өмсч болох байсан. Гэхдээ ягаад заавал ингээд тэ Rihanna-тай адилхан гэмээр мөн нэг тийм хувц өмссөн бол гэж жоохон гайхсан. Тэгээд хүмүүс бас амар их ингээд тэ ингээд аль нь лүү байсан байж юм уу, аль нь ингээд алсан байд ингээд зураг мөргийг оруулаад тэг бичсэн байсан. Тэгээд цаашаа явж байхдаа Usher амар том юм цаган дүрстэй илгсэн тайзны голдон зогсоод хийж яхан тийм тоглолт үзэж байгаа хүмүүс тэр бичлэг үзэж байгаа хүмүүсийг тэгээд өөрийнхөө орон зайд ингээд гацаацсан юм шиг. Хүмүүс ч гэсэндээ ингээд хүүхэд нас эргэж ирсэн юм шиг санагдчихэйна. Тэгээд ингээд no afternoon no гэдэг ам сайтай байсан. Түрүү жил Rihanna-гийн тоглолтын дээр тэр Rihanna өөрийгөө зүгээр жирэмсэн гэдгийг харууллаа. Өөрөөшнийх амар бүжиглэхгүй гэл жоохон шүмжилт өртөөдөөсөн бол энэ удаад Usher бол тэн маш их хөдөлмөрлсөн. Бүжиглээд тэ ингээл бүжиглж байхдаа нэг юм бэлэ өмссөн юм байхгүй юу. Тэгээ тэр нь нэг ягаад чи Michael Jackson шигтэй ингээд одоо Poppy хаа Michael Jackson гэдэг бол R&B-гийн одоо хаан Usher нэг яг нэг тийм хүсдээл төрүүлсэн. Usher хувцас тайлчдаг байхгүй юу. Бүр хэлсэн чи ёо хиттэй хүн мөлий тэ 50 хүрэх гэж байгаа юм уу да. Харснаас хойш бол үнэхээр за нас бол үнэхээр хамаагүй байна. Oh my god. Тэгсэн соло гитарч нар болохоор Her гарч ирээд тэ соло гитарлыг бол үнэхээр вау галзууруулсан бүр тоглолт цааш үргэлжлэж байхдаа болохоор Will I Am-тэй дуулсан OMG 2010 оны хит штэ ер нь бол oh my god цааш үргэлжлүүлээд Lil Josh, Jermaine Dupri, Ludacris ингээ хамтарсан Yeah гэж дугаараа тусгасан.
A, babe. World to the A. I turned the world to the A. You turned the world to the A. I turned the world to the A, You turned the babe. world to the A. Yeah. За тэгээд Super Bowl halftime showтай зэрэгцээд өөрийнхөө 10 дахь альбомыг гаргаж байгаа юм билээ. Ер нь 2016 оноос хойш альбом гаргаагүй байж байгаад яг 8 дахь жилдээ Coming Home нэртэй альбомоо гаргаж байгаа гэд зарласан. Super Bowl halftime дэлгэн алдартай хүмүүс оролцсон. Тэгээд тэрэн дээр нөх юм бол Beyoncé, Jay-Z, хүүхдүүдтэйгээ Ariana Grande бас ирсэн гэсэн. Hailey Bieber, Justin Bieber хоёр тэгээд бусад за тэгвэл Beyoncé-гийн реклам цацагдсан. Тэгээд тэр нь л юм бол Америкийн өрн телефоны янз бүрийн ингээл дүр туурж ингээл тэгээд одоо болж байна. Одоо энэ реклам яаж юм гэлтэй. Интернет ямар хурдан юм бэ? Одоо 5G-ийг сурталчилсан реклам байсан. За тэгвэл энэ рекламынхаа дараагаар өөрийн Instagram хуудасаараа дамжуулаад энэ оны альбомоо одоо танилцуулсан. Тэгвэл тэр нь л юм бол Renaissance Act 1 гэдэг альбомынхан одоо цуврал буюу Act 2 гэсэн альбом юм билээ. За Renaissance Act 1 гэдэг альбомоо 2022 оны 7 сард цацчихсан бол альбомоо цацснаас хагас жилийн одоо хугацаанд Act 2 гэдэг альбомоо 3 сарын 29-нд альбомынхоо ингээд нээлтийг хийн гэд Instagram хуудасаараа дамжуулж мэдэгдсэн. Энэ альбомд багтсан 2 дугаар хэдийн цацсан. Texas Hold'em. This ain't Texas. Ain't no Hold'em. 16 carriage. 16 carriages driving away while I watch them ride with my dreams away. Хоёр нэртэй дуун цацагдсан. Тэгээд энэ хоёр дуу болох юм бол country жанрын дуу. Хүмүүстэй ер нь бол одоо Beyoncé country төрлийн дуунд одоо хүч үзэж байна гэд хүлээлт үүсгэж байгаа юм лээ. За энэ жил өнгийн хүзэгчлэлттэй одоо Super Bowl halftime show болсон юм байл та. За тэгээ учир юу вэ гэдгсэн чинь манай нөгөө Grammy-гийн Album of the Year 4 удаагийн шагналт Taylor Swift-с яагаад болсон юм бэ гэдгсэн чинь найз залуугаад дэмжих гэж ирсэн нэ. Аврагын төлөв өсөлдөж байгаа хоёр багийнх нь Kansas City Chiefs гэдэг багийнх нь Travis Kelce гэдэг залуу. Одоо үерхэд 2 жил болж байгаа. Тэгээд зарим хүмүүс болохоор ингээл одоо худлаа үерхэж байгаа нэтрээ гэлтэй. Гэсэн ч гэсэндээ үнэн гэж хаж байгаа юм шиг. Taylor Swift бол ингээ найз залуугаа дэмжихээр ирсэн. Тэгээд үүнээс болоод ямар ч одоо хөл бөмбөг төрхөлгүй хүмүүс хүртэл ингээ Taylor Swift-ийг харахын тулд үзсэн гэсэн юм. Жишээлх юм бол аав нь эзний хөл бөмбөг зургатаараа үзээд сууж ангууд Taylor Swift-ийг харах гэж дэмжих гэж аав охин хоёр хамт ингээд үзэж байгаа гэсэн ялгаанд хүртэл интернетээр явсан юм байна. Тэгээд Taylor Swift-ээс болоод Kansas City Chiefs гэх багийг дэмжсэн хүн одоо ингээд 20% илүү өссөн тоо баримт байгаа юм байна. Пенүүд нь хэрэг үнэн ч юм бэ гэдгийг бас энэс харж болох. Тэгээ дээрэс нь бол дэлхийн хамгийн алдартай дуучин тий нэг талаар нөгөө талаар за спортын одоо хамгийн одоо алдартай гэх юм уу. Тоглолтыг нь үзсэн бол ингээ мэдхвэсэн ч гэсэндээ жоохон юм эзэгтэй тоглолт болсон юм л дээ. Тоглолт дуусахаас хэдхэн секундын одоо өмнө тийм ингээ жоохон эзэгтэй үед нь Taylor Swift ингээл амар санаа зовоол ингээл хумсаа идж байгаа. Тиймэрхүү бичлэг бас амар их одоо тиймэрхүү дүр зураг амар харагдчихсэн гинэ. Яа тэгээд ер нь бол Taylor Swift бол одоо Америкийн billionaire болсон ингээд тоглолтоо хийх явцдаа бол ингээд одоо billionaire болсон. Тийм эдийн засагт ер нь том ийм хүч нөлөө үзүүлэх хүч эмэгтэй. Тэгээд Taylor Swift бол одоо Donald Trump хоёр одоо хоорондоо жоохон галцаад байгаа юм шиг байлээ. Тэгээд Donald Trump-ыг ингээд ерөнхийлөгч байх үед нэг тийм хуулийн эсрэг одоо нэг юм болсон юм шиг байлээ. Тэгээд ингээд улс төрт ингээд хутгалтаад ингээд яваад байгаа. Тэгээд ийм амир одоо алдартай дуучин спортын хамгийн алдартай амирчин хоёр ингээд хоорондоо үерхэд тэгээд ингээд хүмүүс амар их үзээд энэ жил хамгийн хүзэлттэй Super Bowl halftime show болжээ. Энэ бол үзэлтийг нь хараад хаад түрүү жилдээ буюу одоо Rihanna-гийн halftime show хамгийн хүзэлттэй болсон. Юу хэмдэ 123 сая гэх юм уу? Үзсэн гинэ. За тэгээд тэмцээнд хэн төрүүлсэн юм бэ гэдгсэн чинь Kansas City Chiefs Travis Kelce дамжин өнгөрөх аврагын цомд гэлөө те ингэж авч ясан бол тэгээ энэ удаа дахиад 2 тоо хүртэж байгаа. Тэгээд тэр хоёр ингээ хоорондоо ингээл те баяр хүргэж мөрөл ингээл тэрвэрлж мөрөлдөө Taylor Swift-ийн дуу санаанд орсон. I'm in the room if it's difficult to stay night. Listen to the kind of music she doesn't like, and she'll never
story like I do. But she wears short skirts, I wear t-shirts. She's cheer captain and I'm on the bleachers, dreaming about the day when you wake up and find that what you're looking for has been here the whole time. If you could see that I'm the one who understands, you've been here all. Ерөнхийдөө нэг одоо эргэн тойронд нэг иймэрхүү юм болсон байна. Тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр шин содон одоо гоё бичлэг юу вэ? Хийхийн тулд хичээх болно. Тэгээд дараа уулзтлаа. Түр баяртай.